Эднийг махаа цолгоогаар ингэ явж байна. Халуун үнс нүрэн байдаг ч гэдэг гал төрөл ингээд халуун нараа хийчдэг. Тэдний бэлдний мэдэхгүй ачаад шиддэг. Тэгээ машин шатдаг. Гал төрж байгаа нь нурнууд одоо жоохон асгамаагүй байна. Тэгээд мурмаа олж өгвөл ил задгаа шууд ингээл шууд асгачдаг. Тэгэл одоо энэ дээр нь чулуу шороо юу байдгийг зөндөө юм дээр нь гаргаад хайчдаг. Тэгээд барилгын юу материал одоо ингэ чулуу молоо юм тийм бүгдийг гаргасан. Очиход бол өстө бид нар хөндлөж байна нэрэ. Одоо энэ 912 одоо энэ 11 дугаар хороо биднээс байг гараад очиж байгаа шүү дээ. Бид нэг махаа цолгоогаар ингэ явж байна. Одоо халуун үнс нүрэн байдаг ч гэдэг гал төрөл ингээд халуун нараа хийчдэг. Тэдний бэлдний мэдэхгүй ачаад шиддэг. Тэгээ машин шатдаг. Тэгээ ад иргэдээ бол ингээд уус саунд хийгээ сайхан ингээ гоё нийт задгаа юм системтэй тавиараа л гэж хэлж байна. За жишээлбэл энэ айл маань гэхэд одоо хог аялалтайгаа бол цахилгаан хэрэгслийн угаалгай машиныг гаргаж хайсан байгаа. За энийг нь бол яг ахуйн хог аяглалыг нь бол хог ачлалтын компани бол ачлалт тээвэрлээд бол энэ хог аяглалыг нь бол үлдээсэн байгаа. Бид нар бол тухайн айлдаа зөвлөгөө мэдээллийг өгөөд энэ хог аяглалыг бол хашаандаа оруулаад яг цэг нэгтэл та хэд хадгалж байгаад цэг дээрээ бас аваач өгөөрэй гэдэг зөвлөмж чиглэлийг өгч ажиллаж байна. Жишээлбэл одоо энэ айл гэхэд яг айл өрхийн ахуйн хог аяглал биш одоо яг үйлдвэрлэл үйлчилгээний хог аяглалыг бол бараг нэг машин шахуу хог аяглалыг бол ингээд ихэнх хэмжээгээр гаргасан байна. За үүс нурмыг бол ингээд ээл задгаа шууд ингээд асгарахаар тавьж өгсөн байна. Айл өрхөд маань бол үүс нурмаа шуудаа саунд хийгээд ээл асгарахааргүй бас тавьж өгөөд ачлтыг хийлгэх хэрэгтэй. За энэ ил ингэж асгаж өгснөөр бол хөрсний бохирдлыг бол ихээхэн үүсгэж, дээрэс нь бол энэ үүс нурмаа салхинд хийсэх за орчныг бохирдуулах бол хор хөнөөлтэй байгаа. За одоо энэ айл дээр жишээлбэл одоо бид хэд нэмэлт төлбөртөөгөр үйлчлэгээний үйлдвэрлэлийн хог хаягдлыг бол нэмэлт төлбөртөөгөр ачдаг байгаа. Бас энэ айлтайгаа уулзаад энэ хог хаягдал дээр бол нэмэлт төлбөрөө төлж тарах ачуулах юм байна. Яг айл өрхийнх нь хог хаягдлыг бол яг сар авах хураамжийн дагуу ачна гэдгийг нь бол мэдэгдэж ажиллаж байна. Иргэд маань одоо яг хог ачлалтанда одоо иймэрхүү цахилгаан хэрэгсэл тэгээд томоохон оврын хог хаягдал дугуй гэдэг нөгөө яг ахуйн хог хаягдлаас бусад хог хаягдлыг бол ихээхэн гаргаж ачуулдаг байгаа. За жишээлбэл энэ цахилгаан хог хаягдлыг гэхэд одоо мөрөн сумаас зах дээр нэг цахилгаан хог хаягдал авдаг цэг байгуулах гэж байгаа. Тэгээд тэрэн дээр бол энэ цахилгаан хог хаягдлуудаа та нар аваач өгөх боломжтой. Бид хэд бас цэг нээгдэхээр бол цэгийнхээ хаяг барьшлыг тодорхой оруулж өгнө. За мөн дугуй болон бусад томоохон оврын хог хаягдлыг бол нэмэлт төлбөртөөгөр ачигдах байгаа. За ахуйн хог хаягдал гэдэг бол айл өрхийн яг хэрэглээнээс өдөр тутмын хэрэглээнээс гарч ирж байгаа хог хаягдлыг л ачхаар бол хуулиндаа зааж өгсөн байгаа. Бусад хог хаягдлыг бол та бүхэн бол нэмэлт төлбөртөөгөр ачуулахыг бол мэдэгдэж байна. Мөн одоо томоохон аврын хог хаягдал цахилгаан хэрэгслийн хог хаягдлуудаа бол тусгай дуудлагаар өгж ачуулж энийгээ бол яг тусгай цэгтэн аваачиж өгөхийг иргэдэд зөвлөж байна.